Бэлтгэн нийлүүлэгчид бэлэнээр төлбөр төлөхөд санхүүжилсний бэлэн мөнгөний зарлагын баримт хэсэг рүү орно. Үүсгэх товшин дээр дараад бэлтгэн нийлүүлэгчид төлбөр төлөх гэдгийг сонгож шинэ баримт үүсгэнэ. Харилцагч дээр Баян уул гэж сонгоод касс дээр манай байгууллага гэж сонгоё. Төлбөрийн тодорхой хэсэгт айд буюу нэмэх товшин дээр дараад мөнгөн хөрөнгийн хөдөлгөөний зүйл дээр бэлтгэн нийлүүлэгчид төлбөр төлөх гэж сонгоод харилцагчийн тооцооны баримт дээр бэлтгэн нийлүүлэгчийн захиалга дотроос нэг баримт сонгоё. Баримтаа сонгоход дүн болон баримтын дүн автоматар бүглэгдэнэ. Сүүлд нь Post and Close товчийг дарснаар баримт баталгаажна. Бэлтгэн нийлүүлэгчид бэлэн бусаар төлбөр төлөхөд мөн санхүүжилсний бэлэн бус төлбөрийн бүртгэл хэсэг рүү орно. Үүсгэх товшин дээр дараад бэлтгэн нийлүүлэгчид төлбөр төлөх гэдгийг сонгож шинэ баримт үүсгэнэ. Харилцагч дээр Баян уул гэж сонгоод дэлгүүр дээр дэлгүүр 1, байгууллага дээр байгууллага 2 гэж сонгоё. Төлбөрийг хийсэн баримтууд хэсэгт айд буюу нэмэх товшин дээр дараад мөнгөн хөрөнгийн хөдөлгөөний зүйл дээр бэлтгэн нийлүүлэгчдэд төлбөр төлөх гэж сонгоод харилцагчийн тооцооны баримт дээр бэлтгэн нийлүүлэгчийн захиалга дотроос нэг баримт сонгоё. Дүн хэсэгт 20,000 гэж зааж өгье. Бэлтгэн нийлүүлэгчид төлөх төлбөр нь 20,000 төгрөгөөс их байсан учраас баримт баталгаажихгүй алдаа зааж байна. Тиймээс дахин төлбөрийг хийсэн баримт үүсгээд бэлтгэн нийлүүлэгчийн захиалгын баримтын нийт дүн 50,000 төгрөг байна. Дүн хэсэгт 30,000 төгрөг гэж заагаад сүүлд нь Post and Close товчийг дарснаар баримт баталгаажна.